Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сонноос угаас та бүхэндээ Нарагийн мэдээнийхээ ээлжид дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Танд энэхүү мэдээ таалагдвал санал сэтгэлдээ бичиж манай сувагт subscribe хийгээрэй. Төв Европын орнуудад сүүлийн 20 жилд буугаагүй их хэмжээний үер булаа. 9-р сарын 10-аас орж эхэлсэн бороо зүсэрч эхлээд Чех болон Чехтэй хил залгаа хөрш орнуудын хотуудаар үерсэн бол улмаар бороо 10-аад хоног үргэлжилж Польш, Австри, Словак, Унгар, Румын зэрэг улсуудад ч мөн ихээхэн хэмжээний үер булаа. Энэхүү үер нь Төв Европт сүүлийн 20 жилд буусан хамгийн том үер болж байна хэмээн загварчид ярьж байна. Үерийн улмаас хамгийн багадаа 23 хүн амиа алдсан хэмээн 9-р сарын 18-нд Reuters агентлаг мэдээлсэн байна. Мөн Reuters агентлагаас мэдээлснээр Словак улсад Дунай мөрөн үерлэж голын түвшин 10 метрт хүрсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 20 сая орчим еврогийн хохирол учирчээ. Харин Австри улсын хувьд Вена хотын орчмын нутаг буюу Чех, Словак улсуудтай хэлэлцдэг доод Австри мужи үерт хамгийн ихээр нэрвэгдсэн байна. Энэхүү гамшигаас үүдэн улсын гамшигаас хамгаалах санд 1 тэрбум евро нэмж үерээс их хэмжээний хохирол амссан аж ахуй нэгжүүдээс авах татварыг төр хойшлуулахаар Австрийн засгийн газар шийджээ. Румын улсад гинтийн Аадар борооны улмаас үер бууж үүнд 8 мужийн хэдэн 10 жижиг хот тосгод өртсөн байна. Үүнээс зүүн бүсийн Галати, Васлуи мужуудад хамгийн их хохирол учирчээ. Гар цохирлын нийт өртгийн үнэлгээ гараагүй байгаа ч засгийн газрын урьдчилсан тооцоогоор 6500 орчим орон байр сүйдэж 15000 гаруй хүн гамшигт өртсөн гэнэ. Гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэхээр Румыны засгийн газар 100 сая лев буюу 20 сая гаруй евро хуваарлсан байна. Өнгөрөх 7 хоногийн дундуур Унгар улсын хувьд үерийн оргил үе тохиолоо. Энэ үеэр Мосон Магиароварын ойролцох аваарын усан санг нээсэн бөгөөд энэ нь Лейта голын түвшинг 20 см орчмоор бууруулжээ. Улсын хэмжээнд нийт 544 км гол мөрөнд үерээс хамгаалах ажил хийсэн бөгөөд хамгаалалтын ажилд 4400 орчим ажилтан албаагчид оролцсон байна. Гэсэн хэдий ч ургацаа хураахаар зэхэж байсан тариаланчдын талбайг үерээс хамгаалж чадсангүй. Зарим тариаланчдын хэлснээр тэд ургацынхаа 60 гаруй хувийг үерт алджээ. Нийслэл Будапешт хотод ч мөн их хэмжээний үер бууж Дунай мөрний түвшин 830 см давжээ. Усны түвшин аажмаар бууж байгаа бөгөөд 9-р сарын 25 гэхэд 620 см-т хүрэх төлөвтэй байна хэмээн усны менежментийн албанаас мэдээлжээ. Польш улсын үерт нэрвэгдсэн бүс нутгуудад 14000 гаруй цэрэг дайчлагдан ажилласан байна. Мөн тус нутгуудад яаралтай тусламж үзүүлэх ажилд 2 тэрбум слот буюу 468 сая евро гаргахаар болсноо сангийн сайд Анже Доманский мэдэгджээ. Үүн дээр нэмээд Польшийн Европын холбооны сангаас үерт нэрвэгдсэн бүс нутгийн сэргээн босголтод 1.5 тэрбум слот буюу 350 сая еврог байшин барилгыг сэргээн барихад 3.5 тэрбум слот буюу 819 сая еврог үерийн ус хураахсан болон далан барихад зарцуулахаар төлөвлөд байна хэмээн бүсийн хөгжлийн сайд Катерина Пелчинска мэдэгджээ. Чех улсын хувьд 9-р сарын 12-ны пүрэв гарагаас 9-р сарын 16-ны даваа гараг хүртэл тасралтгүй бороо орж үерийн оргил үе тохиосон. Энэ үеэр Есеникийн уулархаг нутгаар хамгийн их хурдундаас орж метр квадратад ноогдох хуран хэмжээ 516.7 литрт хүрсэн бол улсын хэмжээнд метр квадратад ноогдох хуран хэмжээ дунджаар 136.2 литр байсан байна. Зөвхөн энэ нөхцөлтөөр л гэхэд 97 онд буусан үерийн хэмжээг даваад байгаа юм. Чехийн бараг бүх нутаг тус үерт нэрвэгдсэн бөгөөд Моравийн хойд хэсэг Оломоуц хавийн нутагт хамгийн өндөр гар цохирол учирчээ. 9-р сарын 20-ны байдлаар Чехийн 35 хот сорин газар үерт бүрэн автаж 5 хүн үерийн улмаас амиа алджээ. Сангийн сайд Збигнев Станиурагийн мэдэгдснээр үерээс үүдэлтэй хохирлын мөнгөн дүн ойролцоогоор 100 тэрбум гаруй крон буюу 4 сая евро болж байгааг нь. Энэ нь Чехийн дотоодын нийт бүтээгдэхүүний 125% тэмцэх хэмжээний мөнгө юм. Үерийн эд үеэр буюу 9-р сарын 15-ны нэм гарагтал гэхэд 260 мянган өрх цахилгаангүй болсон байжээ. Онцгой байдлынхан эрчимтэй ажилласны үр дүнд 9-р сарын 20-ны баасан гараг гэхэд цахилгаангүй өрхийн тоо 19 мянга болж буурсан байна. Хойд Моравийн нутгаар олон айл өрх үерээс болж орон гэр, хоол хүнс, цэвэр усны гачигдалд орсон тул орон даяар тэдэнд дэмжлэг үзүүлэх хандивын аянууд өрнөж эхлээд байна. Үерт бага нэрвэгдсэн бусад орон нутгийн онцгой байдлын албаныхан мөн гамшигын голомт нутгуудад очиж ажиллаж байна. Үерт нэрвэгдсэн нутгуудаар сэргээн босголтын ажил өрнөж буй энэ үед сайн дурын ажилчид ч мөн гар бие оролцож байна. 9-р сарын 21-ний пүрэв гарагт Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн Чех, Польш, Словак, Австри улсуудын ерөнхий сайд нартай Польшийн Вроцлав хотод уулзсан юм. Тус уулзалтад мөн Румын улсын ерөнхий сайд өргөцсөн боловч тэрээр үерийн гамшигын улмаас очиж чадаагүй байна. Уулзалтын үеэр фон дер Лейн гамшигт өртсөн бүс нутагт яаралтай тусламж үзүүлэхээр Европын холбооны эв нэгдлийн сангаас нийт 10 тэрбум евро олгоно хэмээн амлажээ. Үүнээс 2 тэрбум нь Чех улсад хуваарлагдах болсныг Чехийн ерөнхий сайд Петер Фиала уулзалтын дараа Twitter хуудасаараа дамжуулан мэдэгджээ. Дээрх мөнгөний тусламж нь үерийн улмаас гэмтэж нурсан авто болон төмөр зам гүүр зэргийг сэргээн барихад зарцуулагдах ажээ.
Герман улс яагаад хилийн хяналтаа нэмэгдүүлэх болсон бэ? Холбооны бүгд найрамдах Герман улс 9-р сарын 16-наас эхлэн баруун болон хойд хэсгийн хуурай газрын хил дээрээ 6 сарын хугацаатай хяналт шалгалт тогтоолоо. Энэхүү шийдвэрийг гаргахаас өмнө Герман улс нь зөвхөн Швейцар, Австри, Чех, Польш улсуудтай хэлэлдэг зүүн болон өмнөд хилийн шалгалттай байсан юм. Австритай хэлэлдэг хэсгийн шалгалт нь энэ оны 11-р сар хүртэл үргэлжлэх товтой байгаа бол Швейцар, Чех, Польшийн хил дээрх хяналт нь наандаж 12-р сар хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл үүн дээр нэмээд эх оны 3-р сарын 15-нд дуустал Франц, Бельги, Люксембург, Дани, Нидерланд улсуудаас орж ирэх аялагчид болон ачаа тээвэрч ч мөн бичиг баримтын шалгалт хийхээр болсон байна. Германы засгийн газар энэхүү шийдвэрээ хууль бус шилжих хөдөлгөөн болоод хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн төлөө гаргасан хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрөх 8-р сарын 24-нд Германы баруун хэсэгт орших Умард Райн-Вестфалийн мужийн Золинген хотын 650 жилийн ойн баярын үеэр хутагтай алан хядагчийн гарт 3 хүн амь насаа алдаж 8 хүн гэмтсэн аимшигт хэрэг гарсан билээ. Хэрэг гарсны дараа Исламын улс бүлэглэлийн зүгээс энэхүү хэргийг тус бүлгийн цэрэг үйлдсэн хэмээн амаг мэдээллийн сайтаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн Сир улсын иргэн 26 настай эрэгтэй өөрөө цагдаагийн газар очиж хэргийг хүлээсэн байна. Тус сэжигт нь Герман улсад 2022 оноос хойш орогнол хүсэгчийн статустай амьдарч байжээ. Энэ мэт цагаачд орогногчдоос үүдэлтэй онц ноцтой гэмт хэрэгүүд сүүлийн жилүүдэд Герман улсад ихээр гарах болсон байна. Тийм ч учраас Германы иргэд эрх баригчдыг энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахыг хүчтэй шаардах болсны сацуу одоогийн эрх баригчдад итгэх итгэл нь алдарсаар байгаа юм. Энэ нь 9-р сарын 1-нд болсон Турингийн Саксон мужуудын сонгуулийн үр дүнгээрч тодорхой харагдсан. Тодорхойлбол Турингийн мужийн сонгуульд барууны үзэлтэй Германы төлөөх альтернатив нам хамгийн их санал буюу 32.8% санал авч ялалт байгуулсан бол баруун төвийн үзэлтэй Христийн ардчилсан нам 23.6% саналаар 2-дугаарт орсон байна. Харин эрх баригч эвслийн голлох нам болох Олаф Шольцаар удирдуулсан социал-демократ нам ердөө 6.1% санал авч 5-т оржээ. Харин Саксны сонгуульд Олаф Шольцын нам мөн л маш муу дүн авсан байна. Тэд 7.4% саналаар 4-т орсон бол Германы төлөөх альтернатив нам 30.6% саналаар 2-т, Христийн ардчилсан нам 31.9% саналаар 1-т оржээ. Энэхүү хоёр сонгуулийн үр дүнгээс эрх баригчид иргэдийн шаардлагыг хүлээн авч хилийн хяналт цагаачлалын бодлого дээрээ дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн мужийн сонгуульд ч мөн ялагдаж бүр цаашлаад эх жил болох холбооны сонгуульч барууны намуудад ялагдах магадлал өндөр байна гэсэн дохио авсан бололтой. Ямар ч тач хилийн хяналтаа нэмэгдүүлэх шийдвэрийг нь Европын бусад орнууд болон Германы иргэд дотроо харилцан адилгүй хүлээн авчээ. Хилээр байнга орж гардаг иргэдийн зарим нь ийхүү хилийн шалгалт нэмэгдсэнд дургуутсаж байгаа юм. Гэвч хилээр нэвтэрч буй иргэд бүрийг шалгахгүй, түүрээр шалгахт бол тийм ч их чирэгдэл учруулахгүй хэмээн засгийн газрын зүгээс тайлбарлажээ. Харин бусад орнуудын тухайд Австри, Польш улсын төрийн тэргүүд энэхүү шийдвэрт дургүй байгаагаа илэрхийлсэн бол эсвэргээр Унгар, Нидерланд улсын төрийн тэргүүд дэмжиж буйгаа илэрхийлжээ. Нидерланд улс Европын холбооны цагаачлал орогнолын хамтын гэрээнээс татгалзах хүсэлтэд гаргалаа. Европын холбооны цагаачлал орогнолын тухай шинэ гэрээнээс Нидерланд улсыг хасах хүсэлтийг тус улсын цагаачлалын сайд Европын комисс 9-р сарын 18-нд илгээжээ. Энэхүү хүсэлт нь 2023 оны 11-р сард Нидерландд болсон сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн эвслийн засгийн газрын албан ёсны байр суурь гэдгийг тэрээр захидалдаа онцолжээ. Нидерландын засгийн эрхийг өдгөө баруун ба баруун төвийн үзэлтэй 4 намаас бүрдсэн эвсэл барьж байгаа. Тодорхойлбол баруун төвийн үзэлтэй эрхчлөө ардчлалын төлөөх ардын нам буюу ВВД, нийгмийн шинэ гэрээний нам буюу NSC, барууны үзэлтэй тариаланч иргэний хөдөлгөөн нам буюу BBB, мөн тус эвслийг тэргүүлэгч PVV буюу эрхчлөөний нам гэсэн 4 нам юм. Эдгээр намуудын хамтарсан эвслийн нэн тэргүүний зорилтуудын нэг нь Нидерланд улсын өөрсдийн гэсэн цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх замаар цагаачлал орогнол хүсэгчдийн тоог бууруулах явдал юм. Тэдний боловсруулсан цагаачлалын бодлогыг тоомлон харуул 1-р хилийн хяналтыг нэмэгдүүлэх. Ингэснээр хууль бусаар хил нэвтрэгчдийн тоо буурах бөгөөд орогнол хүсэгчдийн хүсэлт бүрэн зөвшөөрөгдөж Нидерланд улсад нэвтрэх хууль ёсны бичиг баримттай болохоос нааш хилээр нэвтрэх боломжгүй болох юм. 2-дугаарт цагаачлалын хуулийг чангатгах. Орогнол хүсэгчдэд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, эсвэргээрээ орогнох зөвшөөрлийг цуцлах нөхцлүүдийг нэмэгдүүлэх хэд хэдэн төрлийн заалтуудыг тус хуульд нэмэлтээр оруулахаар төлөвлөж байна. 3-дугаарт цагаачдад үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг бууруулах. Цагаачд орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр орон сууц, боловсрал ба эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийгмийн халамж үйлчилгээний салбарын ачаалал хит нэмэгдэж байгааг нь. Үүнээс үүдээд Нидерланд улсын иргэд өөрсдөө хангалттай нийгмийн үйлчилгээ авч чадахгүй төрж байгаа тул цагаачдад үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээг хязгаарлах зорилгыг тавьжээ. Нэгүгээр хэлбэл Нидерландыг цагаачдын хүсэж тэмүүлэхээргүй улс болгохоор засгийн газар нь зорж байгааг нь. Цагаачлалын сайд Европын комисс илгээсэн дээр хүсэлттэй ч энэ санаагаа буулгажээ. Тэрээр захидалдаа
Нидерландын шинэ засгийн газар олон нийтийг орон сууц, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээгээр хангах зэрэг үндсэн хуулийн дагуу иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Нидерланд руу чиглэсэн цагаачлалын урсгалыг эрс багасгахаар зорьж байна гэжээ. Харин Европын комисс энэхүү хүсэлтийг нь тэнч татаа хүлээж авсангүй. Европын холбооны төлөөлөгч Эрик Мамер энэ талаар Европын холбоонд батлагдсан хууль тогтоомжийг гишүүн орнууд заавал дагах ёстой. Энэ бол нийтлэг зарчим хэмээн мэдэгджээ. Гэвч Ирланд болон Дани улсууд 1992 онд батлагдсан Мастрихтын гэрээний дагуу Европын холбооны цагаачлалд орон нутгийн хууль тогтоомжийг дагахгүй байх эрхтэй болсон байдаг. Тэгвэл Нидерланд улс үүнтэй адил эрхтэй болохын тулд холбооны гишүүн 27 улсаас зөвшөөрөл авах шаардлагатай. Гэхдээ гишүүн орнууд зөвшөөрлөө гэхэд тэд өөрсдөө Нидерландын хүлээж авах ёстой байсан орогнол хүсэгчдийг дундаа хувааж авах шаардлагатай болох юм. Швед улс цагаачлалыг нутаг буцаахын тулд 34 мянган $10 санал болгож байна. Швед улсад орогнож буй гадаадын иргэн сайн дураар нутаг буцахаар шийдсэн тохиолдолд 34 мянган $10 олгоно хэмээн Шведийн цагаачлалын сайд Йохан Форсел 9 дугаар сарын 12-нд мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд цагаачтай холбоотой нийгмийн асуудал, гэмт хэргийн тоо Швед улсад их хэмжээгээр нэмэгдэж, нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэж байгаа юм. Тиймээс тус улсын засгийн газрын зүгээс цагаачтын тоог бууруулах арга хэмжээ бодлогыг өнгөрсөн жилээс эрчимтэй хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг жишээ нь сайн дураар буцахаар шийдсэн гадаадын орогногчид олгох мөнгөнд итгэмжийг эрс нэмэгдүүлэх дээрх шийдвэр юм. Одоо мөрдөгдөж буй хуулинд уг мөнгөнд итгэмжийн хэмжээ нь насанд хүрэгчид 10,000, хүүхдэд 5,000, гэр бүлд дээд талд 40 мянган швед крон гэж тусагдсан байдаг гэнэ. Энэхүү мөнгөнд итгэмжтэй холбоотой заалт нь хуулинд хэдийгээр 1984 оноос хойш байгаа ч хүмүүс төдийлөн мэддэггүй учраас ашиглагддаггүй ажээ. Өнгөрсөн онд л гэхэд ердөө ганц хүн энэ заалтыг ашиглан мөнгөнд итгэмж авч нутаг буцсан гэнэ. Харин дээр дурдсанчлан мөнгөнд итгэмжийн хэмжээг 35 дахин нэмж 350 мянган швед крон болгосноор илүү олон хүн энэ боломжийг ашиглан нутаг буцсан гэж Шведийн засгийн газар үзэж байгаа юм. Дашрамт дуртахад Европын бусад орнуудад ч мөн үүнтэй ижил хууль байдаг гэн. Жишээ нь Дани улсаас нутаг буцах цагаачтад олгох мөнгөнд итгэмжийн хэмжээ 15 мянга гаруй $10 байдаг бол Норвегт 1400 орчим $10, Франц улсад 2800, Германд $2000 тус байдаг гэнэ. Монгол үндэсний соёлоо өвлөнтээж түгээн дэлгэрүүлэх сонирхолтой Европ дахь монголчуудын анхаарал. Европын орнуудад амьдран суудаг монголчуудын дунд үндэсний сур харва сонирхчдын тоог нэмэгдүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй Отго харва 2024 тэмцээн тун удахгүй болох гэж байна. Тус тэмцээнд Монгол үндэсний сур харваагаар хичээлдэг болон хичээллэж үзхийг сонирхсон хэн бүхэн орох боломжтой. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдана. Мөн сур харваа сонирхсон хүүхэд багчууд олноор ирсэн тохиолдолд хүүхдүүдийн дунд ч тэмцээн явуулах боломжтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн юм. Тиймээс Европт амьдран суугаа монголчуудыгаа гэр бүл, найз нөхдийн хамтаар 9 дугаар сарын 28-ны Бямбгарагт Чехийн Пилсен хотод хүрэлцэн ирэхийг урьж байна. Отго харва 2024 тэмцээн Лоука у Костел Сватехо Ирши талбайд 9 дугаар сарын 28-ны өглөө 9 цагт эхэлнэ. Мандатын үн 500 крон буюу 20 евро. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэмэх 420 736 232 858 мөн нэмэх 420 601 110 330 дугааруудаас авах боломжтой. Адент компани Česká Lípa дахь үйлдвэрээ хааж 1100 ажилтан цомогтголд оруулахаар болжээ. Автомашины суудал үйлдвэрлэгч Адент компани Чехийн хамгийн олон монголчуудтай хот болох Česká Lípa болон Strážbod Ralskem хот дахь Трим үйлдвэрээ хаахаар болсноо 9 дугаар сарын 23-нд олон нийтэд зарлалаа. Адент компани бүтцийн өөрчлөлт хийж буйтай холбогдуулан тус шийдвэрийг гаргасан байна. Česká Lípa дахь үйлдвэр нь эх оны 2 дугаар хагаст бүрэн хаагдах бол Strážbod Ralskem дахь салбар нь 2026 оны эхээр үйлдвэрлэлээ зогсоох гэнэ. Үүнтэй холбоотойгоор эдгээр салбаруудад ажилладаг 1100 ажилтнаа 92 жилийн хугацаанд шатараалтайгаар халахаар болжээ. Компани хэвлэлийн төлөөлөгч Петра Метерова энэ асуудлын талаар даваа гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Түүний тайлбарласнаар автомашин үйлдвэрлэлийн салбарт ихээхэн өөрчлөлт гарч байгаагийн хэрээр үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд олон янзын сорилттой нүүр тулж байгааг нь. Жишээлбэл цахилгаан тэргийн үйлдвэрлэлүү шилжих, нийлүүлэлтийн сүлжээнд дэх доголдлууд, эдийн засгийн тогтворгүй байдал, худалдан авагчдын эрэлт буурах гэх зэрэг олон хүндрэлийг дурдж болно. Үүнээс болоод Адентийн Европ, ойрхон орнууд болон Африкийн зах зээлийн хэмжээ урт хугацаанд мэдэгдэхүйц буурч байгаа аж. Тиймээс тус компани нийт зардлынхаа бүтцийг сайжруулж, цомогдох шаардлагатай тулгараад байна хэмээн Метерова тайлбарлажээ. Дээр дурдсан
хоёр салбарыг хаахтай холбогдуулан Чискалипа дахь салбарын 410, Стражподралском дахь салбарын 690 ажилтныг халахаар болсон байна. Хоёр салбарын ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг мэдээллээр хангасан бөгөөд компани гэрээнд цуцлагдах бүх ажилтнанд дэмжлэг үзүүлэх болно гэж Метеорова нэмж хэлсэн юм. Мичиган мужид төвтэй Америкийн компани Adient нь автомашины суудал үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч бөгөөд дэлхийд даяар 29 оронд 200 гаруй үйлдвэртэй нийт 70,000 гаруй ажилтнтай тус компани нь дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдэд суудал нийлүүлдэг. Чех улсад дээрх хоёр салбараас гадна Млада, Болеслав, Квасини, Роуднице, Бор хотуудад салбартай ажээ. Чех улсад удахгүй эрүүл мэндийн үйлчилгээний цагийг цахимаар авах боломжтой болно. Чехийн эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлэг, шинжилгээнд орох хүсэлт гаргах, цаг авах, өвчтний бүртгэлээ харах зэрэг үйлдэлүүдийг 2026 оноос эхлэн цахимаар хийх боломжтой болно хэмээн эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Энэхүү цахим систем нэвтэрснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг өвчтөнд илүү хүртээмжтэй, оновчтой хэлбэрээр хүргэх боломж нэгдэх гин. Тодорхойлбол EasyCarta хэмээх гар утасны аппликейшнаар дамжуулан Чехийн иргэд оршин суугчид эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болох гин. Ковидын үед вакцины бүртгэлд ашиглаж байсан Techca аппликейшнийг хөрвүүлж нэмэлт хөгжүүлэлт хийх замаар EasyCarta аппликейшнийг бүтээжээ. Тиймээс тус аппликейшн хэдийгээр 2026 оноос үйл ажиллагаанд бүрэн нэвтрэх боловч одоогоор 2 сая хэрэглэгчийн бүртгэлтэй байгаа гин. Эдгээр хэрэглэгчид 2023 оноос хойш хийлгэсэн вакциныхаа мэдээллийг тус аппликейшнаас харах боломжтой гин. Цаашдаа эрүүл мэндийн үйлчилгээ мэдээллийг энэхүү аппликейшнд шат дараалтаа нэмэхээр төлөвлөсөн байна. Жишээ нь энэ оны эцэс гэхэд хэрэглэгчид 2010 оноос хойш хийлгэсэн бүх вакциныхаа талаар мэдээллийг харах боломжтой болох гин. Мөн тухайн иргэн эрүүл мэндийн шалтгааны улмаас машин жолоодох, эсвэл зэвсэг эзэмших эрх нь хязгаарлагдсан эсхийг шалгах, түргэн тусламжийн үед шаардлагадах эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харах гэх мэт функцүүд EasyCarta аппликейшнд нэмэгдэх ажээ. Дээрх гар утасны аппликейшнаас гадна Ojko Report вебсайтад мөн шинжилгээ хийгдсэн байна. Ковидын вакцины хийлгэх хүсэлтэд бүртгүүлэхэд ашигладаг байсан энэхүү вебсайт шинжилэгдснээр иргэд одоо тус вебээр дамжуулан 20 гаруй өөр төрлийн өвчний эсрэг вакцинд бүртгүүлэх боломжтой болжээ. Томоохон өөрчлөлт орсон бас нэгэн эрүүл мэндийн цахим систем бол e-recept буюу e-prescription хэмээх цахимжаарын систем юм. Эмчийн жороор олгох эмийн нөхөн төлбөрийг бүртгэх үүрэг нь 2025 оны 1-р сараас эхлэн даатгалын компани үүрэг байхаа болж эмийн хяналтын улсын хүрээлэнд шилжих гэнэ. Ингэснээр эмийн санчид тухайн өвчтний эмийн төлбөрийн нөхөн олгорын хязгаарыг e-recept програмаас харах боломжтой болох ажээ. Дараагийн мэдээтэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Мэдээнийхээ төгсгөлд удахгүй Европ даяар болох бас нэгэн сонирхолтой арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Европын холбооны орнуудад жил бүр болдог судлаачдын үдэш буюу Researchers Night энэ жил 9-р сарын 27-нд болно. Чех улсын хувьд судлаачдын үдэшийг Nocvedcu гэж нэрлэдэг бөгөөд 2005 оноос хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн юм. Энэ үдэшээр Чехийн томоохон хот болгонд шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, их сургуулиуд үе таалгаа олон нийтэд нээж тусгай хөтөлбөрийн дагуу ажилладаг. Зочид эдгээр газрыг зөвхөн энэ орой үн төлбөргүй үзэж сонирхох боломжтой. Жишээлбэл Liberec дахь Айкуландия, Брно дахь Vida зэрэг шинжлэх ухааны entertainment төвүүд, Височина аймгийн Ихлав дахь музей, Островагийн Велкисвет техникийн технологийн парк, Праг дахь одон орон судлалын хүрээлэн гэх мэт олон 10 байгууллага энэ жилийн судлаачдын үдэшд оролцох юм байна. Тиймээс та бүхэн хүүхдүүдтэйгээ хамт сонирхсон хүрээлэн лабораторидод зочилж нэгэн үдшийг танин мэдхүүгээ тэлж шинжлэх ухаанаар амьсгалж өнгөрүүлээрэй. Судлаачдын үдэшд оролцож буй байгууллагууд болон тэдний бэлтгэсэн тусгай хөтөлбөрийн талаарх бүхий л мэдээллийг Nocvedcu-ийг CZ сайтаас авах боломжтой. Тус вебээс та оролцогч байгууллагуудыг байршлаар нь шүүн харж болохоос гадна сонгосон байршилдах хөтөлбөрөөс шинжлэх ухааны салбар, тусгай хөтөлбөрийн төрөл, хүүхдэд зориулсан хөтөлбөртөө эсэх гэх мэтээр шүүлт хийж харах боломжтой. Дараагийн мэдээтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзтлаа. Түр баяртай.